Сайцгаана уу? EV Academy 2 дахь салбар болох EV Lamar салбараас та бүхэндээ мэдчилж байна. За энэхүү салбар маань бол илүү хүүхдүүдэд болон гэр бүл зориулсан илүү амралтын байдалтайгаар англи хэлийг сурах зорилготой хүмүүс зориулагдсан салбар байгаа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ сургуультайгаа танилццгаая. За энэ хэсэг бол манай хүүхдүүдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. За пүүл байна. За дээрээс нь үдийн цай ланчтай ордог хэсэг байна. За бүгд хамтдаа явцгаая. Ер нь бол ланчын цаг болоход нэг 30-40 минут үлдсэн байгаа юм шиг байна. Тэгээд ланчын цаг бол сурагчид маш ихээр энд ингээ очрлоо. Тэгээд яг нөгөө буфет хоолтой ордог. Тэгээ өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоолыгоо яг энэ хэсэг дотроо болон гаднаа суугаад хоолоо бас идэх боломжтой байгаа. За сурагч нарын ирж байгаа хэсгээр бас бүгдээрээ буцаад ирэх байх. За яг энэ хэсэг бол манай хүүхдүүдийн бас хамгийн их дуртай. Ялангуяа нөгөө нар жаргах үеэр их гоё харагддаг. Тэгээд яг энэ хэсэгт маань болохоор манай кафе байдаг. Кафегаас яг дуртай зүйлээ аваад найзуудтайгаа юм яриад олон орны хүүхдүүдтэй ингээ юм ярих боломжтой хэсэг байгаа. За өдөр болгон өглөө 8-аас оройн 10 цаг хүртэл энэхүү кафегаас хүүхдүүд маань уух дуртай зүйлсээ авах боломжтой байдаг. За ингээ та бүхэн харж байна. За тэгээ манай кафед болохоор манай сургуулийн бас нөгөө мэржтэй футбол эсвэл нөгөө дэвтэр бал гэх мэтчлэнгээр сургуулийн зүйлсээ бас худалдаж авах боломжтой байдаг. За энэ хэсэг бол манай хүүхдүүдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой теннисний өрөө байгаа. За тэгээ хүүхдүүд маань нөгөө ID хүүхд болгоо юм ID-тай тэгээ ID-гаа үзүүлээд теннисээ тоглоо тэгээ буцаагаад ID картаа авдаг. Энд бол хүүхдүүд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. За одоо ингээд манай дотор байрны хэсэг эхэлчихэж байгаа юм. За ялангуяа бид нөгөө камп хүүхдүүдтэй болохоор илүү нөгөө нэг тухтай аюулгүй байх үднээс хүүсээр нь ялгаад өгсөн байгаа. Жишээлбэл энэ өвлийн камп дээр бол яг октод маань 1 давхарт, хүүгүүд маань 2 давхарт байгаа болохоор айгүй зохион байгуулалттай байгаа. За ингээ манай лобби хэсэг. За энэ хэсэгт болохоор манай мэдээллийн бүх төрлийн мэдээллүүд байгаа. Жишээлбэл шаттл бас өдөр болгон бид нар шаттл бас байдаг. За дээрэс нь энэ сард ямар үйл ажиллагаа болох ч бол хөөсний баяр болох гэж байна те. За дээрээс сурагч нарын маань нөгөө шалгалтын хариу, за лаундроны хуваар, за өрөө цэвэрлэх хуваар гэх бүх мэдээллүүд энд байгаа. Тэгэхээр мэдээллийн хүртээмжтэй байдлыг бий болгоод сурагч нар маань цаг алдахгүй мэдээлэл авах боломжтой. За дээрэс нь энэ хэсэг бол манай лобби хэсэг. Тэгээд хүүхдүүд маань нөгөө янз бүрийн зүйлсээ энд тийм үлдээ хаях те. Тэгээ буцаагаад олох ийм процессыг явагдана. За тэгээд дээрэс нь нөгөө лаундрид хувцас өгнө, буцааж хүлээж авах гэх мэтчлэнгээр энэ бол манай тэр хүүхдүүдийн маань хэсэг байгаа. За ингээд үргэлжлүүлээд манай нөгөө офис одоо олон улсын менежерүүд маань за мөн манай ажилчдын сууж байгаа. Дээрээс нь манай уулзалтын өрөө гэдэг бас албан офис байна. За тэгээд ийшээгээ явах юм бол манай дотор байрны хэсэг. За тэгээд энэ хэсгээр ингээ гарчих юм бол манай нөгөө хувцас угаалгын хэсэг. Дээрээс нь энд нөгөө жим байгаа. За тэгээд нөгөө жим болохоор 16-аас дээш насны хүүхдүүд хэрэглэх боломжтой, ашиглах боломжтой. Тэгээд хичээл харсны дараа тэг өглөө эрт ингээ ашиглах. За энэ бол манай 3 хүнтэй өрөө бол нэг иймэрхүү байна. За 3 ортой, за дээрээс хүүхэд болгон зориулсан юм хувцсны шүүгээтэй. За тэгээд сурагч болгоо өөртөө бас нөгөө хичээлээ хийгээ суух боломжтой юм ширээтэй. За тэгээд shower bathroom-ны хэсэг бол нэг иймэрхүү харагдаж байна. За энэ бол манай shower bathroom байна. За одоо ингээд дотор байрны хэсгээс дамжаад бүгдээрээ сургуулийн хэсэг рүү нэвтрэхээр явах гэж байна. Дээвэр хэсэг байгаа. Тэгээд сурагч нар маань нөгөө нэг 5 минутын завсралгаанаараа бас гоё агаар амсгалангаа дээвэрт гарч ирэх. За тэгээд нөгөө яг хүүхдүүдийн хичээл харах үеэр бид нар бас ингээд санал байрлуулцдаг. Тэгээд хүүхдүүд гоё хоорондоо яриа үсгээ суух боломжтой ийм гоё хэсэг байна. За одоо ингээд шууд сургуультайгаа танилцахаар ингээд сургууль руу ингээд шууд нэвтрээд орчиж байгаа юм. За сургуулийн хэсэг. За энэ
Яг сургуулийн хэсэгт бол заавал англиар ярих хэрэгтэй. Тэгээд нөгөө монголоор ярих юм бол нөгөө EOP гэдэг оноо хасдаг. За тийм болохоор хүүхдүүд дандаа англиар ярьдаг. Яг одоо энэ ангид болохоор манай IELTS-ийн mock тест явагдаж байна. 7 өдөр болгоны 4-р өдөр манайх mock тест авдаг. Тэгээд хүүхдүүдэд анализ хийж өгөөд ямар чадвараа сайжруулах вэ, ямар чадвараа илүү одоо тий анхаарах хэрэгтэй вэ гэдгийг нь анализ хийж өгдөг. Ингэснээр хүүхдүүд маш хурдан хугацаанд сайжирч явдаг байгаа. За харин энд бол манай групп ангиуд харагдаж байна. Жижиг групп класс болон том групп класс байдаг. Энэ бол жижиг групп классууд бол 2-оос 5 хүүхдтэйгээр ингээ хичээллээд явдаг байгаа. За ингээд хүүхдүүд маань харагдаж байна. За 2 давхарт бол яг ийм групп классын ангиуд, харин 1 давхарт болохоор мен ту мен буюу ганцаарчаасан ангиуд байдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ 1 давхарлаа буцгаая. За ганцаарчаасан ангиуд нэг юм хичээлж байна. За одоо нэг хүүхдийн ганцаарчаасан ангийг харах юм бол ганцаарчаасан ангиуд бол нэг тусдаа өрөөнд ордог учраас хүүхдүүд өөрсдөө илэрхийлэх, багштайгаа чөлөөтэй ярих, тэгээ алдаа гаргасан ч гэсэн айж ичгүй айгүй амар байдаг. Тэгэхээр нөгөө нэг бас дээрээс манай мен ту мен өрөөнүүд маань айгүй том. Тийм учраас нөгөө агаар солилцох тийм зүйлүүд маань айгүй сайн байдаг. За тэгээд ингээ бүгдээрээ сургуулиасаа гарья. За тэгээд сургуулийн маань гол онцлог болоод мэдээж англи хэлээс сурангаа маш тав тухтай орчинд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлнэ. Дээрээс 24 цагийн харуул хамгаалалттай буюу ямар нэгэн аюул эрсдэл учрахгүй тэн дээр бол баталгаатай байх боломжтой. EV Academy 2 дахь салбар EV Ламерыг танилцууллаа. Бичлэгт хамт байсан баярлалаа.